Жил бүрийн 4-р сарын 2-нд дэлхийд дахин цэнхэр гэрэл асааж, цэнхэр хувцас өмсөн аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийг сэтгэл зүрхээр эзэмшдэг өдрөө. Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар цул, альва өөрчлөлтөнд тавгуутж хямардаг, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь арьс өнгө, үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхэл бүлэгт илэрдэг байна. Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхийд даяар хамгийн ихээр ярьж бичиж байна. Харамсалтай нь энэ эмгэг хурдцтай тархаж байгаач шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэх, эдгэрүүлэх эм бэлтгэл одоогоор байхгүй. Аутизм эмгэг нь гурвсан бэрхшээлээр илэрдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтэнгүүд зөвлөж байна. Үүнд нийгэмшгийн хөгжлийн хоцрогдол, хэл яриа, хэлний хөгжлийн хоцрогдол болон баригдмал сэтгэлгээний бэрхшээл зэргээр илэрдэг. Аутизмын холбоонд бүртгэлтэй 785 гэр бүл байгаагаас эрэгтэй 627, эмэгтэй 158, насан турш аутизмтай хүн 23, 6-аас 15 нас буюу ерөнхий боловсролын сургуулийн насны 387, сургуулийн өмнөх боловсрол буюу 3-аас 5 насны 375 хүүхэд бүртгэлтэй байна. Аутизмтай хүмүүс тэдэнд тохирсон арга барил, сургалтын хөтөлбөр сурах чадвартай, мөн оюуны чадвар сайтаач нийгэм шиг чадвар султай учраас 10% нь ажил хийдэг, 5% нь найзтай ба гэр бүлтэй байдаг байна. Аутизмын онцлогтой хүүхдийг ялхан гадуурхахгүй байгаагаар нь ойлгож, энгийн харилцахыг хүн бүхнээс хүсмээр байна. Дийлэнх олноос ялгаатай байна гэдэг нь муу мухай зүйл гэсэн үг биш. Тэд өөрийн гэсэн маш тод өнгөтэй түүгээрээ л гэрэлтхийг хүсдэг.